Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны түүхт 34 жилийн ойн баярын өдрийг энэ 7 хоногоос эхлэн зохион байгуулж байна. Энэ сарыг дуустал үргэлжлэх үндсэн хууль сурчлах өдрийн эхлэл Ахмад депутатууд Өсвөрийн парламентын гишүүдийн уулзалт өдөрлөгөөр эхэллээ. Үндсэн хуулийн өдрийг өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод зохион байгуулсан бол энэ 7 хоногоос аймагуудад зохион байгуулж байна. Жил болгоны 1-р сарын 13-ны өдрийг бол үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг ийм уламжлалтай. За энэ дагууга одоо төвд буюу Улаанбаатар хотын ажил арга хэмжээ зохион байгуулагдаад араас нь орон нутагта эх орон даяар одоо үндсэн хуулиар сурталчлан таниулах түгээн дэлгэрүүлэхийн ажил бол өрнөдөг байгаа. Энэ жилийн онцлог бол хүүхэд залуус маань оролцож байгаа тэд маань үндсэн хуулиа судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эх орныхоо үнцийг бахархах ийм ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба музейтэй хамтран үндсэн хууль хилцсэн батлацгад Дархан уул аймгаас оролцсон депутатуудын гэрэл зургийн төр үзэсгэлэн дэлгэглээ. Өсвөрийн парламент бүлэгмийн сурагчид үндсэн хуулийг хилцсэн батлалцсан депутатуудаас асуулт асууж тэдний үнэтэй санал дурсамжийг сонсон мэдлэгэд хэллээ. Монгол улсынхаа үндсэн хууль төвнийг дагаж чаддаг одоо хуулиуд энэ хүрээнд Монгол улсын төр засгийн бүх ажил явагддаг. Энэ хуулийн дагуу Монголын хүмбэр ард түмэн энэ хуулийн дагуу ажилладаг. Тийм учраас энэ Өсвөрийн парламентын бүлэгмийн сурагчдад энэ хуулийн дагуу үндсэн хуулийн дагуу төвнийг дагаж гарсан хуулийн хүрээнд суралж, судалж үйл ажиллагаа улам эрчимжүүлж ирээдүйн хуульчид, хууль тогтоогчид болоорой гэж хүсэж ирэж хэлье. Манай Өсвөрийн парламент бүлэг маань одоо байгуулагдаад 5-аас дээжиж болж байгаа. Тэгээ одоогоор ерөөдөө бол бүх сургуулиудын төлөөлөл буюу нийт 41 гишүүний хамт ажиллаж байгаа. Ерөөдөө бол би тэгээд энэхүү үйл ажиллагаанд зориулан өмнөх депутатуудтайгаа уулзсан ярилцлага авсан байгаа. За мөн одоо 1 сарын 20-наас эхлүүлэн сургуулиудаар ерөөдөө шинэ үндсэн хуулийн талаар сургалтуудыг нөлөөллийн ажлуудыг ер нь бүх сургуулиудаар хийгээд явна Дархан уул аймгийнхаа. Мөн өсвөрийн сэтгүүлч дугуулангийн сурагчид уг арга хэмжээг шууд дамжуулж фото мэдээ бэлтгэн олон нийтэд түгээсэн бол залуучууд театрын уран бүтээлчид ардын язгуур урлагаар мэдчилгээ дэвшүүллээ.